Сайн байцгаана уу? Манай дараагийн дугаар ороход бэлэн болсон байна. Энэ удаагийнхаа дугаараар та бүхэндээ бас л нэгэн маш харамсалтай яригийн тухай ярьж өгөхөөр бэлдсэн байгаа. За ингээд шууд бичлэгээ эхэлцгээе. 23 настай Корон ээж Эмигийнхаа хамтаар Висконсин мужийн Пивоки хотод амьдардаг. Эми Коро хоёрын хин нь ажил хийдгүү. Корогийн хувьд тэрээр нэлээд хүнд хэлбэрийн аутизмтай тул заавал хажууд нь хин нэгэн түүнийг хасарч хоол ундыг нийдүүлээд ер нь бага насны хүүхэд харж хандж байгаа юм шиг ийм арчилгаа шаарддаг. Тиймээс Эми ажил хийлгүүгээр охиноо харж хандаад гэртээ охинтойгоо хамт байдаг. За гэтэл 2023 оны 1-р сарын 4-ний өглөө шуурхай албаны 911 утсанд Эмигээс нэгэн дуудлага ирсэн. Энэхүү дуудлагын үеэр Эми хэлэхдээ би өглөө охиноо сэрийхгээд өрөөнд нь орсон чинь манай охин орон дээрээ ямар ч ухаангүй байдалтай байж гэн. Биед нь хүрсэн чинь би энэ маш хөтөн бас амьсгалахгүй суцсны цохилтод хүртэл мэдрэгдэхгүй байна. Манай охин унтчихдаа амьсгал хураацсан юм шиг байна хэмээн хэлсэн байдаг. 911 операторын үед Эмигийн гэрлүү тусламж явуулангаа Эмигээс охиноо олохоос өмнө хизээ хамгийн сүүлд түүнийг харсан бэ? Сүүлд харах үед ч өвдсөн, эсвэл завиурлсан ямар нэгэн шинж тэмдэг харагдчихсэн үү хэмээн асуудаг. Харин Эми хариуд нь би охиныгоо өчигдөр унтахаасаа өмнө харсан, өвдсөн юм шиг бол харагдаагүй. Гэхдээ жоохон ядарсан юм шиг харагдчихсэн. Хоолоо сайн идээгүй, ер нь ойрд хоолндоо муу, бараг хоол идэхгүй байсан хэмээн хариулсан байдаг. За энэхүү дуудлагаас хойш хэдхэн минутын дараа цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнхан Эмигийн гэрт ирсэн бөгөөд унтлагын өрөөндөө орон дээрээ дээшээ харсан байдалтай дээгүүрээ хүнжлөө нөмөрцөн ер нь бол яг л унтчих үедээ орон дотроо нас барсан мэт ийм байдалтай харагдах Коро охины цогцыг унтлагын өрөөнөөс нь олсон. Харамсалтай нь түргэн тусламжийнхны гэрх үед Коро аль хэдийн амьсгал хураацсан байсан тул түүнд тусламж үзүүлэх ямар ч боломж байгаагүй. Гэхдээ Корог харсан цагдаагийн ажилтнууд болон түргэн тусламжийнхныг цочролд оруулсан нэг зүйл нь юу байсан бэ гэхээр Коро маш туранхай бүр хацар болон нүдэн цаашаа хонхоогоод орцсон хамаг яснууд нь арьсаа цоолж гарч ирэх байгаа юм шиг ийм байдалтай харагдчихсан байгаа. Ингээ мөрдөгчөд Корогийн цогцыг задлан шинжилгээнд оруулахаар шүүх хэмлэг рүү илгээсэн ба задлан шинжилгээний хариугаар Корог шингэний болон хоол тэжээлийн дутагдалд орж нас барсан, ер нь бол үлсгэлэнгөөр нас барсан гэсэн ийм хариу гарсан байдаг. Задлан шинжилгээ хийсэн эмч нарын хэлж байгаагаар Корогийн хавирганы яснууд нь бүр бараг арьсныхаа цаана гэрэлтээд харагдчихсан. Дээрээс нь Коро 165 см өндөртэй, тэгсэн түүний биеийн жин нь ердөө 70 паунд буюу 31.7 кг. Уг нь бол Корогийн насны нас бие төрсөн 165 см өндөртэй эмэгтэй хүний хэвийн биеийн жин бол 51-ээс 62 кг гэж эмчнэр үздэг юм байна. Тэгэхээр Корогийн биеийн жин нь үүнээс нэг дахин бага байсан болж таарч байгаа. Цаашлаад түүний биед задлан шинжилгээ хийсэн эмчнэр Корогийн өвчний түүхийг судалж үзээд хамгийн сүүлд 2016 оны 7 дугаар сард 16 настай байх үедээ эмнэлэгт биеийн жингээ үзүүлэхэд 135 паунд буюу 61 кг жинтэй байсан гэдгийг нь олж тогтоосон байдаг. Үүнээс гадна эмчнэр түүнийг хор тавдар ч юм уу ямар нэгэн өвчин эмгэгтэй байсан байж магадгүйгээд шинжилгээ хийгээд үтсэн боловч түүний биенээс ямар ч өвчин эмгэг илрээгүй. За энэ бол мэдээж энгийн зүйл биш. Бидний мэдж байгаачлан Кород бүтэн цагийн хасаргаа арчилгаа хэрэгтэй. Түүний ээж Эмийн түүнийг асарч өдөр тутмын хоол идэх, усанд орох гэх мэт зүйлсэд тусалдаг байсан. Тэгэхээр Эми энэ талаар мэдэхгүй охиныгоо маш туранхай хоол тэжээлийн дутагдалд орж байгаа гэдгийг анзаараагүй байх боломжгүй. Бүр биеийнх нь бүх яснууд хүртэл товоогоод ил харагдчихсэн шүү дээ. Ийм байхад Эми байтугай зүгээр танихгүй хэн нэгэн хүртэл Корог хараад ямар нэгэн зүйл буруу байна гэдгийг шууд мэдэх боломжтой байсан. Тиймээс мөрдөгчөд Эмиг хэлцээр авчиран түүнээс мэдүүлэг авч эхэлсэн байдаг. За хамгийн эхлээд тэд Эмигээс Коро тэр хоёрын өдөр тутмын амьдрал нь хэрхэн өнгөрдөг байсан талаар асуудаг. Тэгсэн Эмигийн хэлж байгаагаар Коро anxiety буюу байнгын сэтгэл түгших эмгэгтэй. Бага байхдаа Коро бусад хүүхдүүдийн адилаар өдөр болгон сургуультай явдаг. Гэхдээ нэг ч найзгүй ийм хүүхэд байсан. Тэгээ байнгын сэтгэл түгших эмгэгээсээ болоод ангиараа эсвэл сургуулаараа ямар нэг арга хэмжээ зохиох үед хэд их шууган эсвэл тод гэрлэнээс болоод бие нь эвгүүрхэд эхэлдэг. Гэхдээ тэрээр чадхаараа өөрийгөө тайвшруулаад аль болох сургуулаас зохиож байгаа олон нийтийн арга хэмжээнд оролцохыг зорддог ийм хүүхэд байсан. Ахлах сургуулаа төгссөнийхөө дараа Коро их сургуульд ороод цааш нь суралцах боломжгүй байсан тул 18-аас 21 насны тусгай эрхцээ хүүхдүүдэд нийгэмших, өдөр тутмын нийгмийн амьдралд оролцох гэх мэт зүйлсийг заадаг ийм програмд хамрагдсан юм билээ.
Гэхдээ 2019 онд Коро гинтгийн энэхүү сургуулаасаа гарахаар шийдээд дахид сургуультаа яваагүй. Уг нь багш нар нь түүнийг буцаад сургууль дээрээ хүрээдрээ хэмээн ятгах исэн боловч Коро эцсийн хүртэл бодлоо өөрчлөөгүй. Ингээ байж байтал 2020 онд бидний мэдж байгаачлан ковид гараад бүх зүйлс хаагдаж эхэлсэн. Тэгээ энэ нь Корогийн сэтгэл түгших байдлыг нь улам ихээр нэмэгдүүлсэн ба Коро гэрээсээ ч гарахаа болоод гэрт нь хамаатныхын хүмүүс ирвэл өрөөндөө орж суучаад өрөөнөөс сууж гарч ирэхгүй ийм байдалтай байх болсон. Эмигийн хэлж байгаагаар 2020 оны 1-р сараас эхлүүлээд 2023 оны 1-р сар хүртэл Коро огт бүр нэг ч удаа гэрээсээ гараагүй. Эмчийн үзлэгтээ ч очоогүй, дэлгүүрч ороогүй, бүр тэр удаа дотны хамаатнуудынхаа гэрт нь хүртэл зочилж очоогүй. Тэгээ Эми болохоор энэ үед өөрийнх нь гол санаа тавьж Корогийн төлөө хийжсэн зүйл нь түүнийг тайвшруулж тайван байлгахаа хэмээн ярьсан байдаг. За үүний дараа мөрдөгчд гол асуултанд орж Корогийн биеийн жим болон өсөглөнгөөр нас барсан талаар Эмитэй ярьж эхэлсэн. Тэгсэн Эми болохоор энэ талаар тайлбарлахдаа Коро бүр багасаа л хоолны туршил багтай огт юм мэддэггүй ийм хүүхэд байсан. Би бүр түүнийг үүнээс нь болоод эмчилгээний хүртэл явуулж исэн. Гэхдээ юу ч өөрчлөгдөөгүй. Эмчнэр уг нь Эмид Корогийн идэх туртай нэг зүйлийг нь олоод тэгээ тэр зүйл дээр нь өөр витаминлэг зүйлсийг нэмээд өгч байгааг хүртэл зүгүүлчихсэн бэлээ. Жишээ нь Коро зармиг нь дуртай байлаа гэж бодоход шоколадтай сүү хөлдөөгөөд зармиг шиг идүүлэгч гэдэг юм уу нэг тийм дуртай зүйлийг нь олоод тэрийг нь баяжуулаад юм уу баг зэрэг өөрчлөөд илүү шин дижилтэй болгоод идүүлэх юм арга. Гэхдээ ер нь ийм хоолны дуршилгүй, хоолн дургүй байх нь бага насны хүүхдүүдэд тэр тусмаа аутизмтай хүүхдүүдэд маш түгээмэл байдаг. Тэгээ том болоод ирэхээрээ явандаа тодорхой идэх дуртай зүйлстэй болоод хоолны дуршил нь ч гэсэн бага багаар нэмэгддэг гэдэм байлээ. Гэхдээ Эмигийн ярьснаар бол Корогийн энэхүү хоолны дуршилгүй байх явдал нь огт өөрчлөгдөөгүй, том болсон хойноч хоол голдог, хоол иддэггүй, ус ч уудаггүй хэвээрээ байсан хэмээн ярьсан байдаг. Үргэлжлүүлэн мөрдөгчд Эмигээс бага зэргийн жингийн дутагдaltaй тийм байхыг бол ойлгож байна. Гэтэл 165 см өндөртэй нас бий төрсэн эмэгтэй хүн 31 кг жинтэй байна гэдэг бол хэвийн зүйл биш ээ. Чи сая Корог өөрөө усанд оруулдаг, өдөр тутамдаа хийдэг бүх зүйлсийг нь хийхэд тусалдаг байсан гэж ярьлаа. Тэгвэл охиныгоо усанд оруулж байхдаа биеийг нь анзаараагүй мүү? Бүр хитрхи жингийн дутагдaltaй байгаа гэдг нь харахад л ил бүр яснууд нь арсныхаа цаанаас харагдчихсэн. Түүнийг яагаад эмнэлэг рүү нэг ч удаа авч очоогүй юм бэ? Яагаад тэнд нэгнээс тусламж аваагүй юм бэ хэмээн асуухт нь Эми хариуд нь заримдаа Коро хөөгөөд хавганчдаг байсан байхаа. Хаяа харахаар туранхай харагддаг, хаяа бол хэвийн жинтэй харагддаг байсан. Би энэ хөөгөөд тэгдэг байсан болов би сайн мэдэхгүй байна. Ер нь яагаад түүнийг юм мэдтгүй байсныг би одоо хүртэл ойлгохгүй байгаа. Миний гол анхаардаг байсан зүйл бол түүнийг тайван байлгах. Хэрвээ тэр хоол идэхийг хүсэхгүй байвал би түүнийг хүчилдэггүй байсан. Коро эмнэлэг явах бас дургүй. Тийм болохоор нь би бас л эмнэлэг дагуулж явах гэж хүчлээгүй гэсэн ийм зүйлийг ярьсан байдаг. За ер нь бол ийхүү мэдүүлэг өгч явах үедээ Эми нэлээд сэтгэлээр унсан. Тэгээ ийм зүйл болохыг мэдсэн бол охиноо эртгэн л эмнэлэг дээр авч очиод тусламж авдаг байж гэж харуулсан ийм мөнгө аястай байгаа нь тодорхой харагдчихэдэг. Гэхдээ мөрдөгчдөд нэг с ิจ гтэй санагдчихсэн зүйл нь гэвэл 2016 оны 7 сард Коро хамгийн сүүлд эмнэлэг дээр жингээ үзүүлэх үед жин нь бол хэвийн 61 кг байсан. Гэтэл Эми болохоор Корогийн энэхүү хоолны туршилгүй болох эмийг нь бүр хүүхэд байхаас нь одоо хүртэл үргэлжилсэн гэж яриад байгаа. Дээрэс нь хамгийн сүүлд 2017 оны 7 сард Коро эмнэлэгт очиж ерөнхий шинжилгээ хийлгэсэн байлээ. Энэ үед жингээ бол үзүүлээгүй. Гэхдээ тухайн үед эмчийнх нь хийсэн тэмдэглэгээнээс нь харахад хоолны дуршил болон нойр нь хэмээн тэмдэглэсэн байсан. Тэгэхээр Коро хоолны дуршилгүй болж өөрөө хоол идэж шингэн зүйл уухаа болсон байлаа гэж бодоход энэ бүхэн бол хүүхэд байх үеэс нь эхэлсэн зүйл биш. Эртдээ 2017 оны 7 сараас хойш тохиолдсон зүйл гэдэг нь эндээс харагдаж байгаа. Цаашлаад Эми мөрдөгчдөд хамгийн сүүлд ковид гарах үед буюу 2019 оны сүүлээс эхлүүлээд Коро эмнэлэг явахгүй гэж зөрүүлээд эмнэлэгт түүнийг аваачиж үзүүлээгүй гэж хэлсэн. Тэгсэн яг үнэндээ Коро 2017 оны 7 сараас хойш нэг ч удаа үзлэгтээ ороогүй болж таардаг. Тэгэхээр мэдүүлгийн үеэр Эмигийн ярьсан зарим зүйл нь худлаа байсан болж таарч байгаа. Ингээ мөрдөгчөд Эмигээс мэдүүлэг авч дууссныхаа дараа түүнийг гэрлүүн явуулаад өөрсдөө мөрдлөгөө үргэлжлүүлсэн. Хамгийн эхлээд тэд Корогийн ахлах ангиа төгсчөөд сурч исэн 18-аас 21 насны тусгай эрхцээд хүүхдүүдийн сургууль дээр нь очиод багш болон сургуулийн хоолны газар ажилладаг ажилтнуудаас нь мэдүүлэг авсан байдаг.
Гэтэл Коро 2019 оны 12 сард сургуулиасаа гарсан гэдэг нь бол үнэн. Гэхдээ сургуулиасаа гарч байгаа талаар нь Эми сургууль руу нэрж мэдэгдсэн байдаг. Тэгээ Эми болохоор өөрөө мэдүүлгийнхаа үеэр Корог сургуулиас нь гарах үед би багш нартай нийлж агаад түүнийг сургуулиасаа битгий гараа гэж зөндөө ятгсан гэж яриад байгаа. Гэтэл үнэндээ багш нар нь болон сургуулийн захиргаанаас Коротой биежилж уулзаад сургуулиасаа битгий гараа гэж ятгах хүсэлтэй байгаагаа Эмид хэлсэн бэлээ. Тэгсэн Эми болохоор шууд үүнийг нь эсэргүүцээд Коро та нартай биечлэн уулзах боломжгүй. Энэ асуудал бүр мөсөн шийдэгдсэн. Тэр дахиж сургуульд явахгүй хэмээн хэлээд Корог сургуулиас нь хинтээ ч уулзуулаагүй байдаг. Дээрээс нь Коро сургуулиас гарах хүртлээр хэвийн жинтэй тэгээ хоолны дуршилгүй гэхээр ямар ч шинж тэмдэг түүнээс ажиглагдаж байгаагүй. Сургуулийн нь хоолны газарт ажилладаг хүмүүс Корог хоолоо сайн иддэг, заримдаа бүр бид нар түүнтэй өөрсдийнх нь хоолноос хүртэл хуваадаг байсан. Харин ч Коро хоолндоо сайн хоолны дуршил өндөртэй хэмээн ярьсан байдаг. Тэгээ дээрэс нь Коро яг өөрийн хүслээр сургуулиасаа гарсан уу гэдг нь бас л эргэлзээтэй болоод эхэлсэн. Учир нь багш нар нь түүнийг хичээлдээ дуртай, маш идэвхтэй, сайн сурагч болохоор ингээ гинт гарах болсонд нь бүгдээрээ маш гайхсан талаараа хүртэл ярьсан байдаг. За мөрдөгчдийн дараагийн уулзаж мэдүүлэг авсан хүн бол Корогийн эмч. 2017 оны 7 сард Коро хамгийн сүүлд яг биеэрээ очиж эмчтэй үзүүлсэн. Тэгвэл үүнээс хойш 2 ч удаа эмч нь Коротой зүүмээр ярилцсан байдаг. Эхнийх нь болохоор 2022 оны 6 сард, харин дараагийнх нь болохоор 2022 оны 12 сард буюу Корог амь насаа алдахаас ердөө 3-7 хоногийн өмнө. Эхний удаад эмч нь 6 сард зүүмээр Коротой ярилцах үед Коро нэлээд турчсан юм шиг харагдчихсан байгаа. Тэгэхээр нэмч нь Эмиг Корогийн жингэн үзээд над руу имэйлээр явуулаарай хэмээн хэлсэн бөгөөд Эмиг Корог хоолны туршилгүй болсон эсвэл хоол идэхгүй байгаа талаар эмчт нь энэ үед юу ч хэлээгүйгээс гадна бүр бүх зүйл хэвийн маш сайн байгаа хэмээн хэлсэн байдаг. За энэхүү зүүмээр хийсэн ярилцлагын дараа Эми Корогийн эмч рүү Корогийн биеийн жинг үзсэн чинь 110 паунд буюу 50 кг жинтэй байна хэмээн имэйл явуулсан. Үүний дараа 2022 оны 12 сард Корог амь насаа алдахаас 3-7 хоногийн өмнө эмчтэй зүүмээр ярих үедээ Эми Корог бараг эмчт нь харуулаагүй. Хэдхэн секунд харуулаад камерыг нь өөрлөгөө эргүүлээд байсан. Тэгээ эмчийнх нь хэлж байгаагаар тухайн үед Эми Кород өөрт нь нэлээд томцсон тийм сул хувцас өмсүүлсэн байснаас гадна тэр хэдхэн секундын турш харахад л эмч нь Корог нүрээрээ бүр нэлээд турцсан байгааг анзаарсан байдаг. Тэгээ эмч нь дахиад Эмиг Корогийн жингэн үзээд надад мэдэгдээрээ гэдгсэн чи Эми болохоор би тантай ярихынхаа өмнө дөнгөж жингэн үзчихэд байж илаа. Жин нь хэвийн 61 кг байна хэмээн хариулсан байдаг. Тэгэхээр нэмч нь би Коротой биечлэн уулзаад үзлэг хийх хэрэгтэй байна. Эмнэлэг дээр аваад ир сүүлд 2017 оноос хойш та хоёр эмнэлэг дээр биечлэн ирж үзлэгтээ орсонгүй гэдгсэн чи Эми тэгнээ удахгүй цаг аваад бид хоёр очноо гэж хэлээд энэхүү зүүмээр хийсэн ярилцлага нь дууссан байгаа. За тэгээд Корогийн эмчийнх нь ярьсан эдгээр зүйлсээс хэд хэдэн сэжигтэй зүйлүүд мэдээж гарч ирсэн. Эхнийх нь Эми энэхүү эмчтэй 2 удаа зүүмээр ярьсан талаараа мөрдөгчдөд огт дуртаагүй. Хоёр дахь нь Эми Корогийн эмчэд түүний жингийн талаар худал мэдээлэл өгсөн. Учир нь Корогийн цогцос олдох үедээ 31 кг жинтэй байсан шүү дээ. Тэгвэл 3-7 хоногийн дотор хүн юу ч олж исэн 30 кг жин хасах бараг л боломжгүй. Тэгээ Эми мөрдөгчдөд өгсөн мэдүүлгийнхаа үеэр охиныгоо хүчээр чамаагүй эмнэлэгт авч очиод тусламж авдаг байжээ гэж уйлаад исэн. Тэгвэл эмчтэй нь нас урахаас нь 3-7 хоногийн өмнө ярих үедээ Корогийн хоолны дуршлын талаар болон жингийн дутагдлын талаар ярих нь удаа бүр түүнийг нь нуух гэж жингэн худлаа хэлээд аль болох эмчт нь царайг нь харуулахгүй байх гэж хичээжсэн болж таарч байгаа. За ингээд Корогийн сургууль болон эмчтэй ярилцсныхаа дараа мөрдөгчөд Эмиг Корогийн хоолны дуршлын талаар худлаа ярьж байна хэмээн үзээд яг энэ талаар мэрэгчсэн мэрэгжлийн эмч нартай бас уулзаж ярилцсан байдаг. Тэгсэн тухайн мэрэгчлэнүүдийн хэлж байгаагаар аутизмтай хүүхдүүдэд хоолны дуршилгүй байх ийм шинж тэмдэг түгээмэл илэрдэг нь үнэн. Гэхдээ өсөж том болох тусмаа энэхүү шинж тэмдэг нь бага багаар буурч хэвийн байдалтай ордог. Зарим тохиолдолд насан турш хойноож гэсэн хоолны дуршилгүй байх тохиолдол байж болно. Гэхдээ энэ нь байнгын тогтвортойгоор үргэлжилдэг. Тэрнээс биш Коро шиг хэвийн жинтэй, хэвийн хоолны дуршилтай байжснаа гів гинтхэн огт юм идгээ болох ийм тохиолдол бараг гардаггүй хэмээн ярьсан байдаг. За мэрэгчлэнүүдтэй ярилцсан энэхүү явдал нь мэдээж мөрдөгчдийн таамаглалыг илүү баттгаж өгсөн.
Ингээ мөрдөгчүүд дахин Эмиг хэлцсээр дуудаад түүнээс 2 дахь удаага мэдүүлэг авдаг. Гэхдээ энэ удаа Эми мэдүүлэг өгөхөөсөө татгалзаад өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгөхгүй хэмээн мөрдөгчдөд хэлсэн. За энэ үед мөрдөгчүүд Эмид өөрийг нь хүчирхийллээс үүдэлтэй хүн амны гэмт хэргийн сэжигтнээр баривчлан хорих болсон талаараа мөн хэлдэг. Яг энэ үед Эми сэтгэл хөдлөлтөө автсан уу яасан ямар ч байсан. Та нар аутизмтай хүүхэд өсгөх ямар хэцүү гэдгийг мэдэх юм уу? Чи тэр хүүхдэд бүх амьдралаа насан туршдаа зориулах болно гэсэн үг. Хувийн орон зай, хувийн эрх чөлөө гэх зүйл байхгүй болдог юм хэмээн хэлсэн байдаг. Тэгээ мэдээж түүний хэлсэн эдгээр үгсэн шүүх хурал дээр өөрийнх нь эсрэг, за тэр тусмаа бүр аллахынх нь гол шалтгаан гэсэн ийм байдлаар ашиглагдана гэдг нь ч тодорхой болсон. Тэгээ шүүхээс Эмиг $10,000 барьцаа төлбөр төлөөд шүүх хурлаа хүртэл суллагдаж болно хэмээн шийдвэр гаргасан байлээ. Эми ч гэсэн $10,000 төлөөд шүүх хурал хүртлээр суллагдсан. Гэхдээ үүнээс жил гарангийн дараа буюу 2025 онд Эмигийн өмгөөлөгчийн түүнийг хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүйгээр хэрэг хүлээж шүүхээс өгсөн ялыг хүлээж авах ийм хүсэлтэй байгааг нь шүүхэд мэдэгдсэн байдаг. За өмнөх өөр бичлэгүүд дээр гарч ирсэнчлэн гэмт хэрэгтэн өөрийн хийсэн хэрэгээ хүлээгээд шүүхээс хөнгөн ял авах боломжтой. Тэгвэл энэ Alford plea гэдэг нь болохоор ерөнхийдөө би энэ хэргийг үйлдээгүй, би ийм зүйл хийгээгүй. Гэхдээ мөрдөгчдөд болон прокурорд намайг хэрэг хүлээлгэхээр хангалттай их нотлох баримт байгаа тул би шүүхээс өгч байгаа ялыг үүрэхэд бэлэн байна гэсэн ийм утгатай зүйл. Мэдээж энэ тохиолдолд шүүх хурлаар ороод ялагдах юм бол авах үйсэн тэр ялнаас хамаагүй хөнгөн ял авна. Ингээд 2025 оны 3 дугаар сард шүүхээс Эмиг хүчирхийллээс үүдэн хүний амь насанд хүрсэн хэмээн түүнийг 20 жилийн хорих ялаар шийдгсэн байдаг. Эмиг ялаа сонсохоос өмнө түүний өмгөөлөгч нь Кора бол насанд хүрсэн хүн. Тэр өөрөө хүсэх юм бол өөрөө босоод хоолоо аваад идчих боломжтой байсан хэмээн хэлсэн бол үүнийх нь хариуд прокурорын талаас Кора хэдийн насанд хүрсэн ч гэсэн түүнд байнгын хараа хяналт асаргаа шаардлагатай. Түүний хууль ёсны асран хамгаалагч нь Эми. Магадгүй Кора өөрөө босоод хөргөгчнөөс хоолоо аваад идэх боломжтой байсан. Энэ үнэн. Гэхдээ Кора төлсөн үедээ хоол идэх боломж бололцоог нь Эми бүрдүүлж өгсөн хэсэг нь баталгаатай биш байна. Тэрээр эмчтэн хүртэл худал хэлж Корог 3 жилийн турш гэрээсэн ч гаргаагүй. Эмчтэр нь очиж үзлэгтэн ч оруулаагүй. Цаашлаад бусад хүмүүст худал хэлж түүний гадна ертөнцөөс тусгаарлан нүдэн дээр нь өлсөөд турч өгөж байгаа Корог зүгээр л хараад суужсэн. Энэ бол өөрөө аллага хэмээн хэлсэн байдаг. За тэгээ энэхүү эрхтэй холбоотой шүүх хурал болоогүй учраас үүнээс өөр илүү нарийн мэдээллүүд бол олон нийтэд ил болоогүй. Ер нь бол маш олон асуултууд ямар ч хариултгүйгээр энэ чигээрээ ингээд үлдсэн. Кора яг хоолны дуршилгүй болоод хоол идэхгүй, шингэн зүйл уухгүй, үүнээсээ болоод өлсөөд нас барсан юм уу? За тийм байлаа гэж бодоход Эми яагаад тухайн үед нь ямар нэг арга хэмжээ аваагүй юм? Эсвэл Эми үнэхээр цаашид Корог асарч хамгаалж чадахгүй гэж бодоод түүнд хоол өгөхгүй, эмчтэн ч үзүүлэхгүй байсаар агаад амь насыг нь хөнөөс юм уу? Энэ бүхэн бол ингээд одоо хүртэл тодорхойгүй хിവэрэ байгаа. Эмигийн хувьд прокурорын талд өөрийг нь яллах хангалттай нотлох баримт байгаа гэж үзээд ийхүү тохиролцоо хийсэн нь цаанаа бас учиртай гэж олон нийт үздэг юм байлээ. Та бүхэн манаас энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн хувийн бодлоо дор сэтгэлээс ихтүүлдэж бусадтайгаа мөн хуваалцаарай. Ингээ өнөөдрийн та бүхэндээ ярьж өгөхөөр бэлдсэн бичлэг маань энэ түрээ дуусж байна. Миний оруулдаг бичлэгнүүд таалагддаг бол лайка дараарай, subscribe дараарай. Хажууд нь байгаа хонхон дээр дарах юм бол намайг шинэ бичлэг хийх болгонд та бүхэнд мэдээлэл очих болно шүү. Ингээд дараа 7 хоногийн мегмар гарагт шинэ дугаараараа уулзтлаа. Түр баяртай.